За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо би хөтлөгч Хангай байна. За ингээд гэр бүлийг азтай, жаргалтай, сайхан байлгахын төлөө үргэлж тэмцдэг хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санаачлан зохион байгуулж байгаа хүндлэлт суурилсан харилцаа хэмээх цуврал подкастын маань хамгийн анхны дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд хамгийн анхны дугаарт хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал хуульч Арвин Тариа оролцож байна. Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу. За тэгээд энэ хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэдэг энэ байгууллага маань одоо гэр бүлийг аз жаргалтай, халуун дулаангуур онцгойтой байлгахын тулд одоо байнгын хичээл зүтгэж явж байгаа. Тэгэхээр та энэ байгууллагын талаар эхлээд биднэрт танилцуулаач. За манай хүчирхийллийн эсрэг үндэсний төв бол 1995 онд байгуулагдсан. За охид эмэгтэйчүүдийн эсрэг одоо түгээмэл үйлдвэрлэж байгаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс өрсөлдөн сэргийлэх, за энэ чиглэлээр одоо огсон хүмүүст үйлчлэг үзүүлэх зорилгоор ингэж ажилладаг ашигын бус төрийн бус байгууллага байгаа. Одоо альва нам шашны байгууллага сараад бусаар ажилладаг. За ингээд нийтдээ одоо 30 жил ажиллаж байна л да. Энэ чиглэлээр тийм. Энэ хугацаанд бол одоо 40 мянга орчим хүмүүст одоо хууль зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө, төр хамгаалан байрлуулах үйлчилгээгээд энэ үйлчилгээнүүдийг хөгжүүлж ирсэн. Тэгээд энэ үйлчилгээнд одоо маш олон хүмүүс хамрагдсан, сайн сайхан амьдарч байгаа хүмүүс бол маш олон байдаг. Тэгин хүчирхийллийн эсрэг үндэсний төв маань 30 жил болсон байна тийм ээ. Олон гэр бүлийг аз жаргалтай байх, эрүүл харилцаатай байх олон одоо үйл ажиллагаануудыг хийдэг. Тэрний нэгэн том жишээ бол одоо энэ подкастод болж байна тийм. Тэгэхээр подкаст маань зилээд нэг том санаа илэрхийлж байгаа. Хамгийн анхны одоо сэдв нь бол зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалт гэж аюулаар ирж байна. Тэгэхээр энэ сургалтын талаар та нэг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За энэ сайн дурын сургалт гэдэг маань хизэнээс эхэлж бий болсон бэ гэх юм бол ингээд түүхийг нь авч үзэх юм бол манай байгуулагдсанаас хойш 2 жилийн дараа буюу 1997 оноос хойш анх олон албан сургалт гэж баримтлах төвдөр туршиж үзчихсэн энэ сургалт маань үргэлжилсээр яваад ингээд сайн дурын сургалт, албан сургалт гэдэг ингээд хуультай ороод батлагдсан юм түүхтэй. За гэр бүлийн хүчирхийлэл бол хувь хүний сэтгэл зүй, тэгээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын үгүй ээж, нийгмийн үнэт зүйлсийг дороотуулдаг хортой үзэгдэл байгаа юм. За тэгээ энэ асуудалтай тэмцэх зөвхөн хүчирхийлэл үйлдэгч шийтгэл ногдуулах, албан сургалтанд хамруулах нь хангалтгүй учир дутагдaltaй. За тийм учраас зан үйлийг өөрчлөх, өрсөн сэргийлэх арга олны чухал болсон. Ийм учраас заавал баримтшил сургана гэхгүйгээр наан одоо анх удаа одоо хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн байдаг ч юм уу. Энэ тохиолдолд өөрийнх нь нөгөө зан үйлээ сайн дураараа засах ийм сургалт бол зайлшгүй байх шаардлагатай юм байна. Гэсэн ийм үзэл баримтлал дээр үндэслээд энэ сайн дурын сургалтын хөтөлбөрийг одоо хуулинд оруулаад, хуульчлаад, за энэ хөтөлбөрийн дагуу сургалт явуулах, сургалтын хөтөлбөрийг нь бас журмыг нь олж хууль зүйн дотоод хэргийн хамтарсан тушаалаа бас баталсан байж байгаа. Гэтэл энэ нөгөө сургалтын маань хөтөлбөр агуулга тэр болгон ингээ сайн хэрэгжиж ирээгүй өнөө хүрсэн. Энэ учраас төрийн бус байгууллагын санаачлагаар өөрөөр хэлэх юм бол манай байгууллага санаачлагаараа Австралийн элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр энэ төслийн хүрээнд сайн дурын сургалтын хөтөлбөрийг бас боловсруулад явж байгаа. Ингээд тушаад бас явж байна. Сурагч багш нарын бэлдээд явж байна. Сайн дурах гэхээр хүмүүст гоё мэдээлэл өгөөд хүмүүс өөрөө мэдэж сайн дураараа ирж сургалтанд суух гэсэн үг юм ээ те. Ер нь бол тийм. За тэгэхээр зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалт гэдэг нь болохоор хүчирхийллийн үндэс нь болоод байгаа энэ хамтлага, итгэл үнэмшил, зан үйлийг нь одоо өөрчлөх чиглэсэн хүний эрхэт суурилсан хамтлагтай өрсөлдөн сэргийлэх оновчтой механизм гэж үзэж байгаа. Хүний эрхэт өөрт нь суурилдаг, өөрөөрт нь одоо энэ бүхнийг нь ойлгуулдаг. Чи ямар эрхтэй, бусдын эрхийг одоо яаж хүндлэх юм. Тэгээд энэ нөгөө анхан шатны энэ мэдлэг мэдээллүүдийг өгдөг. Уураа яаж хянах уу гэсэн ийм одоо мэдлэг мэдээллүүдийг өгдөг ийм оновчтой механизм гэж үзэж байгаа юм. Ер нь олон улсад энэ сайн дурын сургалтууд бас байдаг үздэг тийм. Ингээд хүнд зориулсан байхаа одоо хүчирхийлэл одоо сайн дурын сургалт гэхээр гэр бүлийн нөгөө хүчирхийлэл үлдээд байгаа хүндөө хүчирхийлэлүүдж байгаа хүндөө нөгөө хүчирхийллийн ихэнх хувь нь бас далд явагдаад байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ яг хүнд сургалтанд зориулагдаж байна гэж. Тийм хүчирхийлэл одоо үйлдэх эрсдэлтэй байгаа тийм асуудлаа шийдэж чадахгүй байгаа гэр бүл дотроо одоо зөрчилдөөнтэй байдаг тийм ээ. Би одоо өөрөө ойлгомоор байна, энэ асуудлаа засмаар байна гэсэн энэ хүн болгонд энэ сургалт бол нээлттэй.
Тэгээд энэ сургалтаас юу болж авах вэ гэхээр би одоо бусадтай яаж эв зүгээр харилцахын, эрүүл харилцахын энэ харилцааны ур чадвараа олж авах нь өөрийгөө ойлгож авах. Дээрээс нь нөгөө нэг бусдыг яаж одоо хүндлэх үү? Бусадтай яаж харилцах уу? Эсвэл одоо нөгөө зөрчилдөөнтэй харилцаагаа одоо яаж зохицуулах уу гэсэн энэ ур чадвар суралцнаа. Тэгэхгүй бол яг тэгэхээр манайхан нөгөө харилцаж сураагүй, хоорондоо ярилцаж сураагүй. Тэгээ савд хийвэл нөгөө зөрчилдөх гээд байдаг тийм асуудлаа марах гээд байдаг. Тэгээд энэ явж байгаад яг тэгэхээр хүчрхийл болоод хуурчдаг. Тэрийг нөгөө гаргаж чадахгүй, илэрхийлж чадахгүй, дотроо хадгалж явсараа бухимддаг, стресстэй тийм ээ. Энэ яг тэгэхээр хүчрхийллийн харилцаагаар илэрдэг. Энэ ингээд даймжиж явсаар байгаад нөгөө гэр бүлийн хүчрхийл үйлдэж болчихж байгаа байхгүй нөгөө нэг маань. Тийм учраас нэг нь ингээд хохирохгүй, нөгөөх нь одоо хүчрхийл үйлдэгч болоод ингээд тийм ээ. Ийм байдалд орохгүй тулд яах вэ гэхээр их чартандаа өөрийгөө таниад мэдсэн тохиолдолд хэн болгон очиод энэ сайн дурын сургалтанд өөрөө хамрагдах боломжтой байхгүй юу? Тэгээ заавал одоо баримтлагдаад тийм ээ. Тэрнийхээ дараа сургалт хүмүүс ч гэсэн ярьдаг штэ тий. Одоо хүн заавал ингээд баримтлуудыг гэсэн бодол байгаагүй маа энэ хүнд маань ингээд сайхан хилээд өгөөсөө, яриад өгөөсөө, одоо арх уудаг бол энэ архиныхаа хамаарлаас гарахтан туслаад дэмжиж өгөөсөө. Эрүүл байх юм бол яадагчгүй ч гэх юм уу тийм ээ. Ийм хүмүүс зөндөө олон байдаг. Тэгэхээр зэрэг энэ хохироод байгаа хүмүүсийн хүлээлтэн тийм байгаад байдаг. Нөгөө хүчрхийл үйлдээд байгаа хүний хүлээлт болохоор зэрэг би одоо энэ асуудлаа зохицуулах өөр арга зам олмоор байна. Яаж олох вэ гэнэ. Магадгүй өнөөдөр нөгөө их нэртэйгээ ч юм уу тий хүүхдээ загинж замдардаг ч юм уу ингэснийхээ маргааш нь маш их гимшдэг шүү дээ. Яах гэж ийм үйлдэл хийчвэ тий. Энийг одоо би дахиж ийм үйлдэл хиймээргүй байна гэдээ ингээд бодоод өөрөө ингээд тангаргалсан ч гэсэн эргээд яа түүхээ нөгөө үйлдэлээ дахиад хийчихдэг. Тэгээ сүүлдээ нөгөө хоёр тал ингээд нөгөө байнга зөрчилдөөнтэй хараа нэг нь гомдоод тий нөгөө нь ингээд зуршил болоо явчих нь тий. Зогсооч чаддгүй өөрийнхөө үйлдэлийг аргаа олохгүй, учраа олохгүй, яаж зогсоохоо мэдэхгүй. Тэгээ энэ ингээд нөгөө даймжраад лавшаад байх магадaltaй учраас энэ нөгөө сайн дурын сургалт гэдэг юмыг одоо заавал одоо байх хэрэгтэй гэдэг ингээд хуульчилсан байхгүй юу? Хуулийн дур заасан тий. Тэгэхээр энэ гэр бүл та өөрөө хүчирхийлэгч мөн биш хамаагүй зүгээр тийм юм илрээл нэг ингээ гэр бүлтэйгээ ойлголцохгүй байлаа гэхэд сургалтаа аваад тийм ээ сайн дураараа ингэж тэр хамгийн эцсийн нөгөө хүчирхийлэгч болохын наан урдчлан сэргийлж байна л гэсэн үг юм байна тийм ээ. Эмнэлгээр ярих юм бол нөгөө онцлогоонд ороод тий өвчин сусахаас өмнө гэдэг шиг яг энэ гэр бүлийн харилцаа унахаас өмнө. Одоо энэ ингээд олон улсад хэрэгжиж байгаа гэж байна. Одоо Австралиас одоо ингээд хөрөнгө оруулалт хийж байна. Энэ Монголд их зүүн орчин хэрэг бүрдсэн байдаг юм байна. Өөрөө ингээд хуулийн санаачлах гад орсон одоо 1997 оноос хойш гэж штэ тий. Тэгэхээр одоо 28 жилийн хугацаанд ингээд явсан байна. Их зүүн орчин хэрэг бүрдсэн байдаг. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинжилсэн найруулга дээр 44 дээр зүйл дээр ингээд орсон. Бүр хуулинд орсон байна тийм ээ. Хуулийн 44 дээр зүйлд энэ зан үйл нөлөөлөх сайн дурын сургалт гэж байна. За энийг нөгөө магадлалыг хэмжлэгдсэн төрийн бас байгууллага явуулнаа гэж ингээд заасан. Гэтэл харамсалтай нь энэ 17 оноос хойш ерөөсөө энэ хэрэгжээгүй. Журам нь гарцсан байдаг. Тэ сургалтыг ингэж явуулнаа гэдэг ингээд хуульчилсан байдаг. Гэтэл хэрэгжээгүй. Яагаад хэрэгжээгүй вэ гэх юм бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудыг нь магадлалыг итгэмжилсэн зүйл бол байхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол төрөөс хийх ёстой юм хийгээгүй. За энэ төрийн бас байгууллага чадвартай төрийн бас байгууллагууд нь бас ховор байгаад байна. Энэ байгууллагууд нь магадлалыг итгэмжлэлийг нь хэрвээ байгаа байгууллагуудад нь өччих юм бол энэ сургалтууд бас хэрэгжээд явах боломжтой. За тэгээ журман дээр бас нэг асуудалтай юм байгаа даа. Тэр нь юу гэхээр нөгөө төлбөртэй явуулна гэж заасан учраас за тэгээ тэр журмыг одоо өөрчлөх зайлшгүй хэрэгтэй. Хинч байсан гэсэн одоо би харилцаа засмаар байна гэсэн хүн болгонд энэ сургалт маань нээлттэй байх учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрийн бос байгууллагуудыг дэмжих, чадваржуулах, сэтлийг нь бий болгох нь маш их чухал байгаа даа. Тийм учраас хүчирхийллийн эсрэг үндэсний төв энэ төслийнхээ хүрээнд хэд хэдэн төрийн бос байгууллагуудыг чадваржуулсан байгаа, сургасан байгаа энэ хөтөлбөрөөрөө. Тэгээд энэ сургалтанд суусан сурагч нар маань цаашаа энэ зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтыг туршаад явахын орон нутагтай. Тэгээд туршаад амжилттай болох юм бол энийг нөгөө үргэлжлүүлээд бас нөгөө журам
агуулга хөтөлбөрөөр шинжилгээтэй энэ асуудлууд бас давхар аваад явах юм. Тэгжээж энэ нөгөө үндэсний хэмжээнд энэ маань ингэж нэвтрээд явах юм бол маш үр дүнтэй болно. Өөрөөр хэлэх юм бол анх удаагийн үйлдэл дээр нь засаг дарга нь дуудаж ирээд шаардлага тавиад за та зан үйл нөлөөлөх тийм сайн дурын хөтөлбөр байгаа шүү. Энд хамрагдаарай, зөвлөгөө тусалцаа аваарай гэд ингэх юм бол нөгөө хүн чинь очиод суuna. Хэрвээ тэрэндээ суухгүй одоо дахин зөрчил гаргах юм бол нь гэр бүлийн хүчилтэд тэмцэх зөрчлийн тухай хууль заасны дагуу таныг ингээд зөрчлийн хуулиар арга хэмжээ авах баримтлаа шүү гэдгийг сануулгыг өгөх. Тэгэхээр ингээд харахаар зэрэг өмнөх шатанд нь бол өрсөн сэргийлэх юмуд хийгдээд явагдахад айгүй өөр нөлөөтэй боломжтой болсон байна. Боломжтой болчихж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ зан үйл нөлөөлөх сайн дурын сургалтанд суусны дараа нөгөө хүмүүс маань яах вэ гэхээр өөрөө өөрийгөө хянаад эхлэн тий. Өөрөө нөгөө нэг гэртээ одоо хүүхдэд төрүүлээд хүүхдээ асраа сууж байгаа хүний оронд өөрийгөө тавьж үзээд тийм ээ. Орлого олохгүй байгаа. Энэ тохиолдолд би энэ хүнтэй яаж харьцах вэ? Тэгээ өөр хүүхдээ өсгөж जैन, асарч जैन, гэрээ одоо ямар ч хөлсгүй хөдөлмөр хийж जैन. Тэгэхээр зэрэг би энэ хүнийг ойлгох тий. Энэ хүн яагаад ингэж уурлаад туцаарлаад байдгийг. Магадгүй тэр хүний хувьд бол одоо өөрөө ингэж өдөржингөө ингэж ажил хийгээд орлого олох гээд явж байгаа л ирэхэд нь оройтож ирлээ гэдэг тий. Нөгөө гэр бүлийн хүн гэтэл нөгөөх чинь халуун хоолоо хийж өвтэйгээд байдаг. Хоол хөрхөөр ямар гэдэг үлээ тий. Дахин халаагаад авах хэцүү. Тэгэхээр нөгөө жижиг юмнаас нь гэр бүлийн маргаа үүсдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө бие бинийгээ яаж ойлгох юм? Тэгээд тэнцвэртэй харилцаа гэж юу юм? Уураа яаж ханах юм? Уурлах юм бол зарим хүмүүс ч аягүй сайхан гараа явчихдаг. Төр байж байгаа л ороод ирдэг тийм ээ. Тэгээд тэр хоримтлагдаад байгаа асуудлуудаа хоримтлагдахаас өмнө яаж дорд орно гэж ойлголцож шийдэх юм. Тэр уур чадвар аягүй хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэтэл манайх нөгөө ерөнхий боловсролын сургуультаач тэрийг нөгөө заадаггүй. Хүн хоорондын харилцааны талаар заадаггүй. Гэр бүл болоод гэр бүлтэйгээ яаж харилцах вэ? Үр хүүхдтэйгээ яаж харилцах вэ гэдгийг ерөөсөө заагаагүй. Тэгэл явж байгаа хоёр өөр очноос ирсэн хоёр өөр хүн гэр бүл болоод нэг гэрт ороод суудаг тийм ээ. Гэтэл тэр хоёрын өссөн тэгээ орчин нөхцөл нь өөр байсан байж болно. Хүмүүжил нь өөр байсан байж болно. Тэгэхээр зэрэг бие биентэйгээ ойлголцоотойгоо тодорхой хугацаа ордог. Тэгжээт нөгөө хүүхд хараадаг. Тэгэхээр зэрэг хүүхдээ асрах, хүмүүжүүлэх гээд нөгөө ачаал нь хоёр талтай нэмэгдээд ирнэ. Тэгэхээр бас нөгөө ойлголцлын янз бүрийн асуудлууд гарч ирнэ. Энэ дээр нөгөө нэг бид нар яаж бие бинийгээ ойлгож, мэдэрч, тэгээ хүндэтгэлтэй харилцаагаа айгүй зөв авч явах уу? Яаж хоорондоо эрүүл харилцах вэ гэдэг энэ л ур чадвар энэгээр суулгах юм байна. Тэгээд зарим нь болохоор би манай эхнэр л болтгоо штэ, манай нөхөр л болтгоо штэ. Бид тэр хоёулаа хамтдаа суумаар байна. Гэх тохиолдол ч бас байдаг. Тэр бол нөгөө чөлөөтэй хоёулаа сэтгэл зүйн зөвлөгөөгөө аваад гэр бүлийн зөвлөгөөгөө аваад ингээд явах боломжууд бас байдаг. Тэгэхээр эргэцэн орчин, хууль зүйн орчин бүрдээд хуулинд бүр ингээд тусгагдаад орсон, зөвлөлдөгдөд орсон байна. Тэгэхээр энэ санаачлагаа одоо хэрэгжүүлэхэд бол одоо жоохон л юм дотор байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр энэ хэрэгжилтэн дээр хүн эхлээд за би энэ дээр очиж суу, ер нь бол би заавал их нэртэйгээ хэрэлцсэний дараа ямар нэгэн зодон зохион гарсны дараа тэрнээс өмнө очиж суу, өөрийгөө эхлээд хүчирхийлж болох гэдэг нэгдгээ мэдрэх ухааныг зөв буруу хэрвээ тийм бол тэрийг яаж засах талаар энэ зан үйлд суралт гэдэг нь энэ юм байна тийм ээ. Тэгэхээр гэр бүл гэлтгүү за дангаараа эсвэл гэр бүлээрээ ирээд суугаад энэ нэг цаана гарах үр дүн биш өнөөдөр урдсан сэргийлэх энэ арга хэмжээ. Тийм ч учраас тэрнээс ахуулаад гэр бүлийн хад жаргалтай нэг нэгнээ ойлгодог болно. Хайраас л болж ер нь ирвэл эхнэр нь халуун хоол өгч гээд байдаг. Нөхөр нь ажиллаа яаж ахиу монголох гээд идэх ч юм уу. Ингээл нэг нэгнээ ойлголцохгүй ярихгүй явсараад л оройтож ирлээ. Нэг намайг ойлгосонгүй гэл ингэдэг баг тийм ээ. Тэгэхээр энэ олон одоо Монголын олон залуучууд хэлдэг бас ах ихснэр одоо байгаа. Тэгэхээр бүхий л хүмүүс энэ одоо сургалтанд суугаад гэр бүлээ хүчирхийллээс аваад гэр бүлийнхэн харилцаа гоё сайхан болвол одоо айл гэрийн хомирт одоо гал голомт нь бадамлан асал гэр бүлээрээ сууж лааж жаргалтай тийм ээ. Тэгэхээр тэхийн тулд одоо манай хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн одоо энэ сайхан их жах нар маань 30 жилийн турш яваад за энэ хөтөлбөрийг бол 27 жил бүр хуулиндаа санаачлуулд ороод бүр одоо одооноос бүр тосгол болгоод явах гэж байгаа юм байна.
Тэгэхээр энэ үйл ажиллагаанд танаа хамт олонд амжилт хүсье. За тэгээд дотор юм орхисон байж магадгүй та нэг үлдсэн байвал нэг зүйл хэлээч яах нь. Одоо энэ харилцаан дээр. Ер нь бол хүмүүс нөгөө хаана хандхаа мэддэггүй юм л да. Би нэг л болохгүй байна. Бидний одоо харилцаа нэг л болохгүй байна. Манай гэр бүлд нэг л юм болохгүй байна гэдэг ингээд бодоод яваад байдаг. Хаана хандхаа мэдэхгүй байдаг тийм ээ. Гэтэл одоо бол нөгөө гэр бүлийн яамтай болчлаа манай ус. Тэгээ гэр бүлийн одоо хууль бас байна тийм. Гэрлэгчдийн эрх үүрэг байна. За дээрэс нь нөгөө гэр бүлийг дэмжих төвд бас байгуулагдаж байна. Гэр бүлд одоо сэтгэл зүйн дэмжлэг тусалцаа үзүүлэх энэ төвд одоо орон нутгуудад тийм ээ байгуулагдаж байгаа учраас энэ төвд дээр бас хандаж болно, үйлчлэгээ авч болно. Хэрвээ үнэхээр одоо хүчирхийллийн эрсдэлтэй би одоо ингэж хүчирхийлэл үлдэх гээд байна гэд өөрийнхөө зан авирыг ингэж хянамаар байна би гэж байгаа тохиолдолд энэ зан үйлд нөлөөлөх юм сайн дурын сургалтын төвд рүү бас хандаж болно. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрлийн бус байгууллагт хандаад зөвлөгөө мэдээлэл бас авч болно шүү. Бас хосын зөвлөгөөш бас өгдөг. Манай дээр бол ингээ хөтөлцөд ороод ирдэг шүү дээ. Гар маань явчихад байх юм. Одоо би яавал болох вэ гэж. Тэгээд ингээ зөвлөгөө авсны дараа бол шал өөр болдог. Тэгээд тэр байтугай одоо ингээ ерөнхий боловсролын сургуулиуд дээр ч гэсэн үүдингийн дээрлэхэлт гэдэг ингээ яригддаг шүү дээ. Зан авираа хянч чадахгүй байгаа. За энэ тохиолдолд ийм нөгөө жижиг сургалт нөгөө очиод явуулсан тохиолдол шал өөр болдог. Хүүхдүүд хүн хоорондын харилцаа нь хүртэл ингээд өөр болдог. Тэгэхээр энэ сургалт маань өөрөө өрсөлдөн сэргийлэх маш том ач холбогдолтой сургалт байгаа. Тэгэхээр энийг бид нөгөө үндэсний хэмжээнд ингэж түгээн дэлгэрүүлэхийн тулд ингээд ажиллаж байгаа. Тэгээд гэр бүлтэйгээ маш сайхан ойлголцож байгаарай, хоорондоо сайхан ярилцж байгаарай, болохгүй асуудлаа шийдэхийн тулд ярьж байгаарай. Бие биетэйгээ тэгээд маргалтах бол ер нь бол байна. Ер нь бол маргаан бол хүн болгонд байна. Гарна маргалтах асуудлууд тийм ээ. Тэгээд зөрчилдөөнтэй асуудлууд бол бас гарна. Ер нь гэр бүл дотор янз бүрийн асуудлууд гарна. Тэр болгоныг яах вэ гэхээр аль болохоор л ив зүгээр шийдэх. Энэ урд чадварыг л олж авах нь чухал. Гол зорилго маань бол яг саяны одоо хавьлцагч хүн хэлдгээр яг тэр үнтэй өөрийгөө олж авах. Тэгэд гэр бүл халуун дулаан байхын тулд та өөрөөсөө эхлээл гэж хамгийн том одоо зорилгыг хэллээ. За ингээд хүчирхийллийн эсрэг үндэсний төвөө санаачлан зохион байгуулж байгаа хүндлэл суурилсан харилцаа цуврал подкастын маань хамгийн ихний дугаард манай хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал хуульч ариун тариа оролцлоо. Тэгээд гэр бүл болгон ад жаргалтай бай, гэр бүлийн одоо гал голомт нь өөдөө дэшээ байхын эрэлэг өөдөөд нь өргөн дэвшүүлээ. Танд бас баярлалаа гэж хэлье. За, Монголын гэр бүл болгон ад жаргалтай амар тайван байх болтугай гэж хүсье. Эрүүл батаршгүй. За